Яг одоо хувийн чихэр юм уу? За угаасаа манай ээж хүртэл надаас асуусан. Тэгээд ээж чилэг байхаа угаасаа. Йоо, засан байцгаана уу? Та бүхэндээ өглөө өдөр орой мэндийг хүргэе. Ингээд подкастын маань нэг цоо шилхэн дугаар үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. За тэгэхээр энэ удаагийн дугаарт та бүхний сайн мэдих стример, дуучин, бүжигчин, жүжигчин жигүү маань хүрэлцэн ирсэн байна. За сайн байцгаана уу? Хүмүүс үзэгчтэй. Өглөө өдөр орой мэнд. За бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Баярлалаа. Маш их хүлээлгэсэндээ хүлцэлж зураг авалтманд эхлэх гэж жоохон сатлаа. Тийм болно л доо. За тэгээд хамгийн эхнийхээ асуултыг ер нь шоуд асуух гэж байна. За нэрнээс нь л эхлэе гэж бодож байна л да. Үзэгчд ч гэсэн сонирн байгаа. За ямар ч гэсэн намайг бол төр бол гэдэг. Тэгээд одоо өөртөө өгсөн байгаа живүү гэдэг нэр ямар очиртай вэ гэхэлэр би ингээд хоёр хүнийг яг тухайн үед бол яг рол модель болгож ирсэн байхгүй. Тэгээд хоёулаа яг дуучин л та. Нэг нь болохоор J Park-ийн J. Тэгээ нөгөөх нь болохоор Chris Wu-гийн Wu гэдэг. Тэгээ яг Wu-г нь болохоор WU гэж бичдэг байхгүй. Гэтэ би болохоор зүр ингээд өөрийнхөө юуд зүр ингээд яаж харагдахаас нь шалтгаалаад ингээд өвөөр бичсэн. Тэгээд ер нь бол нийлүүлээ J болж. Одоо энэ J Park-ын шиг байсан байхгүй даа. Nice. Тэгвэл бас л гүн гүнзгий утгатай байсан. Яг нэг амар гүнзгийч зүгээр яг нэг хоёр role model болгодог хүнээ ингээд зүгээр яг ингээд нэрийг болгоод өөрөө яг ингээд бас ингээд гоё бүтээлч байлгая гэж бодвол яг энэ гэж. Тэгэл яг живүү гэдэг тустай төр бол гэдэг тустай юм байна. Төр бол яг ээжийн хүүхэд тий. Гэртэй байгаа. Тий гэртэй байгаа тий. Живүү болонгоо жоохон ингээ юм хийх гэдэг хүн байгаа даа. За тэгээд ер нь бол ингээд подкастт оролцсон зочдоос маань одоо ялгарх нэг зүйл нь Монголд одоо энэ стример те стримийг ер нь яг мэрэгжлийн түвшинд миний хувьд л яг нэг стандарт тогтоогоод байна гэж хараал юм л та. Яалчгүй яг за стрим одоо яг нэг ийм байх хэвээр юм аа. За яг ийм түвшинд очивол бүгдээрээ гоё шүү гэсэн ч юм уу те. Ер нь шууд хоёлаа ингээд яг ялгарж байгаа стримийнхэн санаа те. Ягаад одоо энэ Kaizen speech те энэ чанартай quality сайтай ийм стрим хийх болов юу гэсэн санаагаа хаанаас болов. Монголд болохоор стримерүүд Монгол болохоор анх стрим болохоор яг яаж орсон гэхэлээ дөрөв гоё тоглоом тоглодог. Тэгээ ингээд үзэгч нартайгаа интеракт хийдэг. Тэгээ үзэгч нартайгаа гоё харьцдаг. Тэгээд ингээд ийм байдлаар орж ирж ирсэн. Тэгээд яг сүүлд зөв миний анзаарсан юм болонгод яг стримийг Монголд биш Монгол шиг дэлхийд ер нь ингэж яг яаж хийдгийг харуулсан бол угаасаа Kaizen ч тийм. Kaizen бол бүр ингэж ингэж хийж болдоо шүү гэдэг ингэ заагаад өгсөн. Тэнгүүд CTS болонгод Монголд болохоор Монголд стрим ингэж хийж болдоо шүү гэж заагаад өгсөн. Тэнгүүд яг би бол тэгж бодсон. CTS-ийг яг Монголд хүмүүс яаж стрим хийхийг барай зааж өгсөн гэж боддیں۔ Тэгээд яг тэрнээс ингэж би ингэж ойлгохдоо бол за Kaizen чиг хийдэг стример бол Монголд байхгүй юм байна. Бүгд л гоё тоглоод гоё суугаад стрим хийдэг юм байна. За тэгвэл угаасаа хэдүүл тоглоомыг жоохон өөр болох юм байна гэдэг. Яг за трейлерыг хийя. Тэгээ дараа нь байж хэдүүлээ жоохон зохиолтой явдаг болёо. Найруулагчтай болёо. Тэгээ ингээ стрим дээр ингээ баг ажилтдаг болёо. Энийг ингээ ажиллуулгая. Ингээд хүмүүст үздэг болгоё. Яг Монголд стрим хийдэг юмыг хүмүүст үзүүлдэг болгоё гэд ер нь хийж эхэлсэн. Гэтэ яг би бол стримийг анх бол яг гоё тоглож моглоо л тэгэл бас яг л адилхан бусдуудтай адилхан гоё хийдэг байж байгаа. Тэгээ сүүлд жоохон боломж нь гараад ирсэн болохоор тэгээ яг тэр гэпэн дээр нь яг за энэ стримүүдийг юус хийх хэрэгтэй байна гэл тэгээ хэлж. Тэгвэл яг цаг нь болсон юм байна. Яг л тэгээ хүлээж байгаа. Би хүсээд идэг ус юм аа. Ингэж л стрим хийдэг болохсон ингэж болох юм. Тэгэл нэг бололцоо гарах яг тэр үед нь тэгэл за яг хийдүүлээ яг байгаа бололцоогоор чадхаараа хийгээд тэгээ яг хамгийн анхны яг нөгөө Agents of Stream гэдэг стрим хийжсэн байхгүй би CU дотор хийжсэн. Тийм нөгөө CU дотор дэлгүүр дотор тийм галзуу солиотой хүмүүс шиг л байсан. Тэр бол ихтэй надад гоё байсан. Угаасаа хинч өмнө CU дотор компьютер тавиад стрим хийж байгаахгүй л надад амар гоё байсан. Үнэхээр шок болж байгаа байхгүй YouTube ингээ хоом гүйлгдсэн. CU дотор баах хүмүүс бүжиглээ. Хойно хүмүүс худалдаа болтыг нэгээд. Хон юм авсан ингэж харж бараад. Тэгтээ би яг тэгэл тэр хийхдээ амар олон газрууд офер тавьсан. Угаасаа хинч хийгээг болохоор ингээд хүмүүс ойлгохгүй юм чи газрууд би ингээд яг спонсор авах гэдэг юм л. Тэгэл ингээл явангууд ой над ч юусаа ойлгохгүй байна гэл. Тэгэл яг CU дотор хийсний яг дараа нь нөгөө нэг холбогдчихсан газрууд эргэж надраа холбогдчихсан байхгүй. Ийм хийх гээдсэн хэлэхгүй ч гэхтэй. Би тэр чинь ингээд файл бэлдээд ийм хийх гээд байна гэ. Та нар ойлгохгүйсэн шүү дээ гэдгс чинь. Тэгэл за яах вэ хөө гэл. Тэгээ яг дахиж тийм байгууллагууд дотор бол стрим хий гэдэг нэг санаа одоо төрөв. Одоо л дандаа зүгээр яг өөрөө ийм газар мазраа барьж бүтээж байгуулж ээж хий гэдэг тиймэрхүү санаанууд л. Угаасаа ингээл нэг левел нэмжээж л гоё болох байл гэдэг. Яг хуучнаар хийгээд байл мангар л. За тэгэд
үзэгчд маань бас асуухыг хүсэж магадгүй за жишээ нь одоо YouTube эхлэх гэж байгаа дөнгөж YouTube эхлэх гэж байгаа хүмүүс ч юм уу те. Ер нь хамгийн ихний бичлэг за хэдэн онд орж исэн бэ? Бүр би хараад. Хизээ вэ те. Тэр бол 2013 байна уу 4 онд л хийж исэн байгаа. Миний хамгийн анхны бичлэг. Тэр гэхдээ одоо нөө Зимбол гэд мэдгүй. Тэ. Зимбол бид хэд чинь ингээд нэг юм групп байсан байхгүй юу? Тэгээд Закуз геймер Закуз байдаг байсан юм аа. Закуз ах байдаг байсан. Закуз ахын дүүн гэдэг нэг залуу байдаг байхгүй юу? Дүүтэй нь бид нар нийлдэг. Тэгээ дүүтэй нэг нийлдэг болохоор ахтай нэг хам бичлэг хийж болдог. Бид тухайн үед гейминг арим гэдэг нэртэй арим гэдэг нэртэй тийм YouTube channel хөгжүүлдэг байсан байхгүй бөөндөө. Тэгээд тэгж байгаа дундаас нь хайцсан тийм ба. За би одоо яг хараад. Пүү 2013 гэхэр чинь мөр юу амар дээр үе. Одоо нэг тэг Закуз ахын үе яг мөн үү? Яг Закуз ах бичлэг яг ид хийж эхэлжсэн үе нөхгүй. Бүр яг анхдагчдын үе л гэсэн үг үстэй тий. Одоо Монбери, Закуз, Grimix. Тийм. Закуз хосаах байдгүйсэн тэр үед. Grimix ч яг дүнгэж Grimix-ийн ихний ганц хоёр бичлэг нь л орж ирсэн тухайд бас. Тэр бас тий. Тэгэхээр бол дээр үед. За энэ 11 жилийн өмнө гэж байгаа байхгүй юу? Тэгээ би яг энийг аналист болох чиг хаяа зүгээр өөрөө үзэж баястай. Энэ болгоод 11 жилийн өмнө гэдэг чинь 14 оны 7 сард анхны бичлэг хийжсэн байна. Пүү ээ. Тэгээ яг хөө тийм тухайд угаасаа Minecraft тоглодог ютуберүүд чи Монголд гоё байдаг байлаа шүү дээ. Тэгэл за Minecraft тоглодог болоо хэдүүлээ найзуудаараа ингээ гоё арим гэж яваад ингээ гоё бичлэг хийдэг бол юм болоо. Тэгээд анх хийжсэн. Тэгэл манай имээ миний компьютерийг хурааснаас хойш тэгэл миний карьер дууссан юм да. Тэгэл за гээд тэр үчиг Minecraft тоглодог ютубер байвал бүр үнэхээр бурхан шиг санагддаг байсан. Амар лаг үс тэр үчиг яг за Minecraft тоглодог ютубер болох юмсан гэж боддог. Ингээд дэлгэсээс ингээд салахгүй яг ингээд гацаад үзсэн. Тэ. Тухайн чинь утас муцч тэгж амар лаг байгаагүй тэгэл компьютероор үздэг. Арай гэж утсан дээр Minecraft хатаад яаж чи үндгүү тоглохыг мэдгээл үздэг. Крактер үзээд байдаг. Тийм. Яг үндэ үндгүү хийдэгс. За тэгээд одоо яг үзэгчд маань яг живүү лайв живүү гэдэг юм үндсэн сугуудаар нь мэдж байгаа бах те. Тэгэд ер нь яг YouTube-ийг хизэнээс яг бүр ингэж бүтэн цагийн ажил болгоод яг нэг бүх хүчээ ажиллаад яг орсон байдаг. Одоо баг 2 дахь жил нь болж энэ доо ер нь бол бид Леги Мё бид гурав чинь бүүтлээ тусдаа гарч ирсэн байхгүй яг. Тэр баг бас ингээд яг за хэдүүлээ яг контентийг ингэж үйлдвэрлэдэг хүмүүс болъё гэдэг яг тусдаа гарч ирсэн. Тэр үед яг би ер нь одоо бас YouTube-ээр буцаагаад сэргээ амьдлуулъя гэд тухайд стрим хийж эхлээд тухайд ингээ хөөрхөн байсан юм уу тэр чи яг ингээд яг нөгөө нэг хүмүүс яаж YouTube хөгжүүлдэг яг тийм стратеги хэлчихсэн байхгүй. Би чинь шууд живүү лайвыг эхлээд 1000 3000 2000 3000 4000 5000 гэд тэгээ явжсэн байхгүй. Тэгээд байжсэн чинь болзааны сургуулиас офер орж ирээд тэгээ би за эндээс би угаасаа ашиг харихгүй юм байна. Би зүгээр эндээс ингээд гоё social engagement гэдэг юмыг авъя гэж бодоод тэгжээж би ингээд YouTube channel-аа хөгжүүлээ. Угаасаа тэгэл YouTube channel-аа хөгжүүлэхийг хүссэн хүн болгоно л те янз бүрийн юмд оролцъё барил гэж бодсон шүү. Тэгэл яг тэгэл кинон тоглосон. Тэгэл киноны араас бол бүр утгаалц тэр бол сар хагасын дотор 100k үрж мөрөөд. Тэгээ утгаалтсан шүү. Тэгээ би за угаасаа яг стример болох хэрэгтэй юм байна. Тэгэл яг юмнуудаа хөгжүүлээл. Тэгээ яг угаасаа болцны сургууль амар лаг миний сүрийг тавьж гисэн угаасаа. Тэгээд за чи чамд ингээд амар паверыг нөхчлөө шүү. Одоо чи наадах ингээ өөрөө менеж хий гэдэг яг нэг тим юм ороод ирж байгаа байхгүй. Тэнгүүд би тэгэл тэрийг за тэгвэл хэдүүлээ яг нөгөө нэг стримээ гоё найзуудаар сууж яг гоё стримээ гээл тэгэл Agents of Stream-ийг шүү санааг нь гаргаад. Гэхдээ Agents of Stream-ийн санаа бол инээдтэй зүгээр 0 орж явах болж исэн санаа байхгүй. Тэгээ тоглож байгаад 0 орж явахдаа ягаад ер нь дэлгүүр дотор стрим хийж болохгүй ингээд тэгээ яг хийжсэн. Подкастын маань ерөнхий ивент тэтгэгчээр дэлхийн алдарт Doritos брэнд хамтран ажиллаж байна. Нэр та бүхэнд нэг сонирхолтой зүйл дуулгахад Doritos брэнд нь саяхнаас л Монголд албан ёсоор зарагдаж эхэлж байгаа юм байлээ. За тэгээд Doritos чипсээ та бүхэн яг албан ёсны Doritos чипсээ наран BSB, баясах, миний дэлгүүр, Orange болон CU-гийн бүх салбар, Сансар, Carrefour-ийн бүх салбар, Номингийн бүх салбар, GS25-ийн бүх салбараас аваарай. Цаашдаа өөр олон дэлгүүрүүдээр зарагдаж тантай Doritos улмал ойртох нь шүү. За тэгээд Doritos чипсээ идээд подкаста үргэлжлүүлэн сансараа. Level up цаг боллоо. Level up цаг нь яг одоо. Doritos-ийн хацалбар хатгалцлын эхлэл. Doritos-ийн антбүр адреналин шиг мэдрэмж. Найзуудаа зөвлөдөө гал шиг халуун хөгжилтэй Vibe дээр гал шиг халуун хөгжилтэй Vibe-аса. Doritos Eat Break Win.
За одоо яг юу л дээ стримүүдийг нь яг онцгой болгож байгаа юм бол нөгөө нэг трейлер видеонууд байгаад байгаа шүү дээ. Бүр угаасаа тэр cinematic болоод байна. Тэр cinematic видеонууд нь бол угаасаа амар production амар зардал гаргаж хийж байгаа нь үнэхээр харагдаж байгаа. Тэгэд ер нь яг тийм трейлер видеонуудын нард юу яг ямар процессыг өрнжийн их зураг авалт нь хэдэн хоног үргэлжлэлийн дээ яг үзэгчд маань бол тэр бүрчлээ мэдэхгүй байгаа шүү дээ. Би болохоор нөгөө контент имэдэн нөгөө писиг ураалгасан шүү дээ. Тэгээд нөгөө нэг жоохон нөгөө NPC life, NPC-ийн чаашаа зүгээр яг өөрийнхөө амьдралаар амьдарч байгаа байхгүй ингээд сургуулиас төгсөөд, их сургуулаа төгсөөд, араас нь ажилд ороод яг ингээ гоё хүмүүсийн амьдралаар амьдарч эхлээд тэгээд би чи говьд ажилласан юм. Тэгээд говьд ажиллахдаа би юугаар ажилласан бэ гэхээр арт директороор ажилласан байхгүй юу. Одоо говь гişмэрийн арт директор юу хийдэг вэ гэхлээр зураг авалтыг төлөвлөн, зураг авалтын модулуудыг төлөвлөн, зураг авалтыг бүх юмыг хариуцсан гэрэл одоо энэ ямар хин гэрлийн тавих, хин зургийг авах, хин бичлэгийг хийн, ямар бичлэг хийх гээд байгаа. Тэрийг нь яаж зурсан ингээд тийм ажлыг яг хийдэг байсан байхгүй. Тэгээд би тэрийг 2 жил гаруй хийцэн болонгод жоохон ингээд туршлагатай мэдлэгтэй болцсон. Тэмүүтээ би яг стримээ хийж эхэлж байхдаа давхар ажилтдаг байжгаад тэгээ 100к хүрснийхээ араас шиг ажилласаа гарцсан байхгүй. Тэгээд би яг тэр мэдлэгээрээ юу хийсэн бэ гэхлээр одоо энэ трейлерүүдээ хийсэн байхгүй. Яг одоо яг зураг авалтад төлөвлөө. За энэ ямар мүүдтэй байх юм? Хинүүс тоглох юм? Ямар камео хүн орж ирвэл сонирхолтой болох юм? Тэгээд яг энэ стримч өөрөө ямар онцлогтой юм? Хинүүс ирэх гээд байгаа ингээд эднүсээ бүгдийг ингээ ихнээс нь угаасаа бодож байгаа. Тэгээд яг эхлээд гэрлээ аавн тий гэрлээ түрээслэн камера түрээслэн тэгээд тэр камераман олно. Камераман чадвартай мó чадваргүй мó гэрэл тавьдаг хүн чадах юм уу чадахгүй мó гэж угаасаа зөндөө юмнууд байгаа л та. Тэр болгоныг угаасаа тэгэл гоё яг зохицуулаад за би тэрийг ингээ камераман болгомоор байна. Би тэрийг ингээ гэрэлтүүлэгчээ болгомоор байна. Би энэ хүнийг оруулмаар байна гэл яг эхнээс нь гоё үрж жагаад яг гоё системтэй үрж жагаад тэгээд трейлерүүдээ ер нь хийдэг. Тэгээд одоо сүүлд бол бүр яг л тийм болоод байгаа. Бүр илүү мэрэгжлийн талтай болоод байгаа. Storyboard мортын гаргаад тий. За энэ дээр чи энэ үед ийм юм хийлэн ингэж гэрэл тавина. Энэ үед энэ сценээс яг ийм өнцгөөс бичлэгийг хийгдэн гэл яг үзэж байгаа 1 минут 30 секунд орчин болж байгаа ч гэсэн бүгдийн нарийн төлөвлөж байгаа ч чинь ингээд бараг сарын ажил байгаа байхгүй. Тэгэл тиймэрхүү процесс явуулж байгаа. Тэгэл сүүлд бол угаасаа бүр ингээл бүр л задгаа юм хиймээр санагдаад байгаа. Бүр том юм ийм бүр амар жүжигчд орж ирж мэрд. Одоо жишээ нь баярах фантастик баярах зүгээр миний стримний трейлер дээр бол би ингээд гой санагдаад байгаа юм. What the fuck? Юу вэ? Ингээд нэрээ ягаад стримний трейлер дээр гой жүжигчд байж болдгоо юм гэдэг. Тиймэрхүү санаанд юу нээс амар их төрж. Тэгэл гой санаанууд олдоол тэгэл нөгөө асуудал нугасаа санхүүгийн асуудал гарч ирж байгаа. Тэр очил тулцах штэ. Тэн дээр очил за ингээд угаасаа хэсэг пауз авт юм уу гэл тэгэл цуглуулж байгаа юм чи мөнгнүүдээ. Тэгэл яг хуу лаг гой спонсоруудтай болчмоор байдаг. Гэхдээ бас яг энэ өөрөө тэр компаниудад өгөөчтэй байд юм уу гэхээр бас арай бас үгүй байгаад тийм шиг байгаа. Ягаад тэгэхээр стрим үздэг хүмүүс харьцангуй бас яг цөөхөн байгаад яг тийм амар хангалттай биш байгаад гэдэг санагдаад байна надад. Тэгэл тэднээсээ үзэгчтэй болохын тулд угаасаа гоё стрим тогтнол хийх хэрэгтэй. Тэгээд би яг Mio League тагуурыг яг бүтэлж байгааг санаж байна. Тэр үчиүүлээ нэг 20-оос нэг 40k сабтай байсан тий. Тий. Яг ингээл хөөрхөн жоохон өсөөл явжсэн. Яг өдрөө болгон стрим хийгээ. Тий. Тоглоол тий. Яг тэгдэгс. Тэр үеийг бол санаж байна. Тэгээд за одоо ингээд болзооны сургууль хойлоо бол яалчгүй болзооны сургуулийн тухай бол ярих юм байна гэж байна. Ярихгүй бол өнгөрч болохгүй бах тий. Ер нь угаасаа ингээл кино бүгдэх одоо кино хийн тэр цэвэр бүр кинон тоглоно гэж бодохоор надад үнэхээр тийм хэцүү санагдаж байгаа байхгүй үнэхээр яг айгүй тийм угаасаа хэдхэн секундын ганцхан сцены зургийг авах гэж л өөр цайд тохиолдол байж штэ тий. Тэгэхээр ер нь за одоо ингээд үзэгчтэй тий ер нь кинон тоглох хэрвээ тэр цэвэр одоо ингээд жүжигчнэр яг үндсэн мэрэгч нь бол жүжигчин биш би ч бүр менежер төгссөн шүү дээ. Би ч лаг гой маркетинг менежер төгссөн байхгүй юу. Тэгээд одоо яг жүжигчнэр ажиллаж үзэх те тэр одоо ч болон сургуулийн зураг авалчин баг хэдэн сар үргэлжилсэн үү? Тэр бол яг нэг сар хагастай л бас. Тий. Яг сар хагас жүжигчин байх юм хэрвээ. Надад бол амар байсан. Надад бол үнэхээр амар байсан. Би гэхдээ киноны оффер угаасаа өөрийгөө аван ч гэж боддог байсан. Би юу кино тоглож байснаас мөрөөрөө стримигээ байжсэн дээ гэж боддог. Тэгэл яг нөгөө нэг social engagement гэдэг юмаа хөгжүүлээ гэдэг нөгөө нэг бодолтой автчихж байгаа юм л та хүн. Тэгэл за энэ кинонд ер нь тоглож өөрийгөө үзье. Тэгээ би ингэ шинэ юм туршиж үзье гэдэг бас шинэ бодол төрснөөс хойш ер нь кинонд тоглоё гэж бодоод. Тэгээ ороод бас амарс яа. Гэхдээ миний хамгийн анхны сцен болохоор бүр ингэ аль хэзээ би ингэ хүнд дурлцсан. Тэгээ тэр дурлсан хүнээ ингэ
ингээд халамжилж байгаа сцен байхгүй юу. Хизээч жүжиглж үзээгүй тийм сценд орох шиг амар хэцүү юм байхгүй. Шууд орж ирээд хувцсын солисноо. За шууд одоо ингээд суугаараа. Одоо чи энийг хэлнэ шүү гэдэг тэнгууд биш ингээд шоконд орчиж байгаа юм чи. Яахаа мэдгүй болчих юм чи. Тэгэл өстө нэр юу л болол гээл алцсан шүү. Тэгэл камерны ард бол тэгэл угаасаа битүү фейл юм болж байгаа шүү. Чи ингээд төгөлтөө гэл би чадахгүй шүү. Би мэрэгжлийн биш шүү гэл. Тэгээд нэг тийм үе байна. Тэгээд сүүлдээ зураг авалт нэг 7 хоног тасралтгүй явсны дараа яг учраа болж эхэлж байгаа юм чи. За нэр ингээд яг сүүлдээ камерны ард гарч жүжиглчмэр чи санагдаад идэг болчих юм л. Тэгэл эхэндээ бол жоохон айцтай. Гэтэ шинэ юм дурч үзэж байгаа бол тэднүүсийг угаасаа даван тулах стил юм байл. Надад бол ингээд надад бол. Тий. Надад бол ингээд нэг хитэн өгүүлбэр диалог цээжлээд жүжиглэн гэж бодоход хэцүүс нэгж байгаа байхгүй. Ингээд 10 жил тогтоо ворон зохиол. Цээжлэх гэж хичээдэг. Тэр би бодогч мэддэгдээд. За тэгээд одоо ингээд үзэгчдэд YouTube-д мэдээж ингээд recommendation хийгээд бүр ингээд хүмүүс ингээд таниад бүр ингээд YouTube-нд галзуурж эхэлж байгаа шүү дээ. Яг тэр үед ер нь яг ямар мэдрэмж төрж исэн бэ одоо ингээд live нь шууд хэдэн мянган үзэгч зэрэг орж ирж үзээл тавьсан видеонууд нь шууд нэг өдрийн дотор 100 мянган үзэлт авдаг ч юм уу те. YouTube-ийг бүр хэдэн жил ингэж хөгжүүлээд энэ их үйл явцын араас яг ингэж нэг ийм шагнал авч байгаа юм шиг яг тийм мэдрэмж төрж исэн. Яг ямар мэдрэмж төрж исэн бэ? Ингээд яг ингээд эхлээд шар ус бастай. Заашлаа. Эхлээд шар ус бастай. Тэгээ эхлээд шар ус басаад байж яснаа. За одоо яг яах вэ гэд яг хүн айд юм бэлээ. Би бол айд юм бэлээ. Тэгээд нөгөө нэг ингээд яг нэг followers одоо нэг subscribers-аас 100 мянга хүртэл subscribe-ийг ингээд зүгээр юунд ч ороогүй яг ингээд тоглож байгаа 100 мянга хүрсэн хүмүүс байгаа шүү дээ. Тэднүүсийн хажууд жоохон санаа зовж эхэлт юм бэл. Яг энэ хүн ингээд 100 мянга хүрэх гээд бөө юм болж байгаа шүү дээ. Тэгээд би болохоор ингээд энийг нь зүгээр унтж байгаад ингээд 100 мянга хүрчихэнгүүт надад тэр нь жоохон тухгүй санагдаад байгаа. Бас ингээд амар хөдөлмөрийг зүгээр ингээд үйд авдаг тоглоомыг шууд хак шиглаад ингээд үеүүдийн давчиж байгаа юм шиг санагдаж байна. Тэгээ чи тэргэлцсэн юм шиг. Тэгээд тийм бодолтой байгаад тэгээд тэр нь жоохон надад хэцүү санагдаад байсан. Тэгээд бусдаар бол амар би ингээд одоо үзэгч нараа алдахгүй байхын тулд юу их хэвээр болоо гэдэг бодол амар төчс. Тэгээд угаасаа тэр чи яг бас тийм тогтмол байдаг юм биш юм байлээ. Яг ингээд амар хайптай ингээд явж байгаад тэгээд тэр чи шууд байлт юм л. Яг шууд ингээд зогсдог. Чи зүгээр ингээд тэрийг үргэлжлүүлж авч явна гэд яг ингээд системтэй явах юм бол тэр чи ондоож магадгүй. Гэтэ ер нь бол миний стрим чи одоо тэгэл яг үзэлтэн дундаа 6,000 зүг зүгээр үзчихэд үс. Наа зүгээр ингээд чипс идээ сууж байхад 6,000 хүн үзээ сууж идэг гэсэн хэрэг бас амар байхгүй. Тэр би бас тэр хийхээ санджил. 6,000 хүн үзнэ тэгснээ зүгээр ингээд стрим хасаагаад зүгээр сандал дээр сууж байхад 2,000 хүн ингээд үдэх зүгээр ингээд за юу их чи ингээд хараа сууж байгаа юм шиг амар сайн жоохон дарамттай санагдаад өстэй. Яг одоо ял тэрнээс хойш ингээд 1 жил өнгөрцөн юм чинь яг нэг үзэгч нар нь үлдсэн. Живүүгийн үзэгч нар гэдэг хүмүүс үлдсэн. Үлдснүүд нь болгонгууд ингээд яг зөв живүүг таньдаг болоод үлдсэн. Тийм байгаад. Тэгэл тийм үлэн да. Тэгээд жоохон дарамт мэдэрт юм байлээ. Тэгтээ гоё санагддаг. Тэгээ гинт хинч байж байгаа хүмүүс гинт таниад эхлэнгүүд амар сонирхол гадуур матар. Надад бол тэгтээ яг бас нэг тийм мэдрэмж төрж ирсэн. Би чи видеонуудаа хийж эхлээд нэг 4-5 дахь үед явахаа. Угаасаа л үзэл нь айгүй муугүй яваал гэсэн. Нэг 7 хоног моногт нэг камека хурч мөрөөл явц. Тэгсэн чинь яг 5 дахь бичлэгээ би тэр чинь бүр шөнө хийчээд яа угаасаа ажлын завчлаагаар хийжсэн шөнө хийчээд унтчаад тэгээ маргааш шөнөжигээ хийчээд унтчаад өдрийн сар харсан чинь бүр ингээд галзарсан ингэж явчихсан бүр нэг ийм болсон байхгүй. Би бүр тэгээ шок. Тэр угаасаа юу юм бэлээ л дээ. Ингээд энэ тоо болгоны яар нэг хүн байгаа гэж бодохоор угаасаа тэр амар юм бэлээ. Юу ингээд за 100 чим 200 чим 1000 чин гэхээр бодоод байгаа юм чи. Стижон ч өөрөө 30,000 үнээр дүүрж байгаа. Тэгэхэд тэнд ингээд хэдэн мянган хүн байж ийн гэж бодохоор угаасаа төсөөлөхгүй амар санагдаж байгаа. Амар юм бэлээ угаасаа. Тэгэл яг зүгээр л тиймэрхүү юм угаасаа хүлэн зөвшөөрөх хэрэгтэй юм лээ. Тэгэл үнэхээр л угаасаа чи тийм болох гэж стрим хийж байгаа гэж бодохоор за бас нэрээ тийм дээ гэж бодоод тэгэл угаасаа хүлэн зөвшөөрөх л. 100k хүрэх гэдэг мэдрэмж одоо яг 10 жилтэй л гэл мөрөөдөөл үнэхээр энэ миний гар дээр ирнэ гэж үгээл боддог мөчүүдээс л та. Яг ингээл Silver Play батна захиалал тэгэл нааша каргогоор ирээл авах мэдрэмж те. Тэр яг ямар байсан бэ? Би одоо ингээд намайг 100,000 хүрэх чинь амар бас утгагүй. Тэг чинь ингээл 2 өдөрт 10,000-аар нэмэгдээд байгаа байхгүй. 2 өдөрт 10,000-аар нэмэгдээд байжснаа. За энэ угаасаа 100 хүрэх нь бат юм байна гэд. Тэгээд эртнээс догтлцсон нөө ирээг байхдаа догтлоод ирж яхад нь дууссан нөө догтлно. Тэгэл за ийм байт юм аа л. Тэгэл яг ингээд яг барьж үзэхэр ингээд
яг минийх гэж бодохоор жоохон итгэдэг юм л. Минийх юм байна гэж бодохоор ингээ жоохон итгэдэг. Гэхдээ ингээл хараад заримдаа яг хөө ингээд одоо болохоор яг манай том өрөөнөөс жижиг өрөө явах хооронд ингээ миний silver play button байдаг байхгүй. Тэгээ би яг тэндээс тийшээ явах хоорондоо би ч нэрээ стример хүн юм байна да. Яг зүгээр юу гэдгийг минь бодогдуулдаг юм болцсон одоо бол. Тэгээ анх бол угаасаа хүүхэд байхдаа бүр бүр ингээд үнэхээр энийг л авах юмсан яг ийм юм л гэртээ авч тавьмаар байна ингээд би ютубер болмоор байна ингээд яг хүүхэд байхдаа угаасаа хүүхдүүдний гоё боддог шүү дээ. Тэгээд мөрөөддөг яг би тийм мөрөөдөлтэй байжгаад тэгэл угаасаа яг хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлэнгүүт жоохон өөрөөрөө бахархан тэр нэг чулуундаач тэр одоо нэг тэр хавтандаач яг зүгээр чи мөрөөддөг байсан шүү гэдгийг баталгаа юм аашийн. Тэнгүүд тэрийг харахаар ингээд зүгээр гоё санагддаг болцсон. Гремиксийн анх 100,000 хурж исэн энтрийн үзэл тогтлол яа. Гоё юм бэ. Энийг яг энгийн хүн авдаг байхаа. Тэр үнээр хайхалтай хүмүүс л авдаг байхаа гэлтэй. Болохгүй зүйл юм шиг санагдал, боломжгүй юм шиг санагдсан тэр гэхдээ угаасаа яг анх авах бидний амар байсан. За тэгээд мэдээж одоо YouTube контент тэгээд лайв стрим хийж байгаа энэ бүхнийг одоо энэ бүхний ардтай анхад үзчихсэн тийм өвжи ютубер гэвэл Монголоос уу? Тий, Монгол гадаад ютубер би яг одоо тэрийг сүүлд анзаарсан л да. Би болохоор монголчуудын юу хийж байгаа бүгдийг угаасаа амар үзэх дуртай юм л. Юу ч хамаагүй хийдэг. Яг за энэ хүн юу хийж, энэ хүн юу хийж байна. Энэ стример 200 subscriberтэй юм байна. За энэ хүн юу хийдэг юм байна. Ямар лайв стрим хийдэг ингээл тэгэл нэг хүн 1-2 хүн үзэж байгаа стримаараа үзээс уушдаг байхгүй. Тэгэл яг тийм юм байлээ. Тэгэл яг үздэг, тогтмол үздэг. Би чанга үздэг шүү, дуртай шүү гэж хэлэхгүй. Бүгдийн талаг гоё үзчихдэг тийм хүн юм билий би бол угаасаа. Тэгэл тийм юм үздэг байхын давуу тал нь гэх юм бол би ингээд зүгээр амар олон хүмүүсийн яриаг ойлгоод зүгээр тэр хүмүүс яг юу боддгийг ойлгоод дараа нь зүгээр одоо яг мэрэгжлийн онцлогоор боддог л болсон байл зүгээр яаж хамтарч ажиллах уу л гэж боддог болсон байлээ. Тэгэл яг амар гоё рол модель болгож исэн ютубер гэх юм бол Заку Зах бас байсан байсан. Заку Зах бас яг ютуб болгомоор байгаа бас тэр сэтлийг амар сайн төрүүлдэг байсан. За юусхан Заку Зан гэх. За юусхан залуусаа Заку Зан заадаг өнөдр гэл. Тэрийг айгу. Тэгээ би яг нөө дүүтэй нийлдэг гэлж өстэй. Тэгээ Заку Зах яг гэрт нь очиод яг бас тэр чинь шок болж байгаа хэрэг. Хүүхдээ тахтаа очсон. Йоо энэ дэр ах YouTube бид юм уу? Йоо би нэг тоглоо бичлэг хийчихдэг хөөгээ. Яг тухайд тоглоод бичлэг хийжсэн л та. Тэгээд тэр бичлэг нь одоо хааж бит юм мэдгүй. Ямар ч нэг постлол тэгэл нэг страйк аваад баг босцсон байх. Тэгэл амар үздэг YouTuber байхгүй зүгээр бүгдийг яг гоё үзчихдэг. Хэрвээ чи хүн үздэггүй стример гэж өөрийгөө боддог бол би дандаа үзэж байгаа. Гэхдээ яг стример хүмүүсийн онцлог яг тэрэн дээр байх шиг байна. Яг угаасаа бүгднийг ресерч хийгээд бүгдийг үзээд хараад байж идэв шиг л. За одоо жишээ нь хойлоо яг тэрс маяг YouTube-ийн контентын чанар руу орё л гэж бодож байна л да. За яг контентын төрлөөдөөс хамаарат янз янзын контентууд байна л да. За ингээд зүгээр реакшн хийгээд тэгэхээр ингээд галзуу үзэлт авдаг ч юм уу те. Тэнгүүтлээ яг ингээд өдөршнгүү ингээд бүх юмыг деталлаас нь эхлээд зохиол гаргаад найруулгатай ингэж хийгээд тэгээд хийдэг ютуберүүд ер нь яг энэ амархан юм хийгээд их үзэлт авах эсвэл ингээд зовж контент бүтээгээд тэр нь айгүй бага үзэлттэй байдаг ч юм уу те. Энэ ер нь яг энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ? Би наадч ихтэй бүр байн бодд юм угаасаа ингээд одоо жишээ кино гэдэг хүмүүсийн үзэлт бол бүр утгагүй шүү дээ. Харин амар шүү дээ. Бүр ингээд сая маяг хурж мөрцсөн. Зүгээр л харахаар кино ярьсан байгаа байхгүй тэр хүн яг зүгээр л special effects CGI ашиглаагүй. Тэ студид зураг авалт хийж трейлерыг хийгээгүй гэдэг ч юм тий. Тэр зүгээр тэр хүн лаг гой зүгээр кино ярьсан байгаа байхгүй. Тэр киног нь ингээд хүмүүс амар үзсэн зүгээр сая хүн үзсэн байгаа байхгүй. Тэнгүүт одоо тий амар лаг юм хийгээд амар креатив юм хийгээд 10,000 үзэгчтэй 20,000 үзэгчтэй юмнууд бас байгаа шүү дээ үзэлттэй юмнууд. Тэднүүсийг бол би тэгэл хизээний цагт хүмүүс юм үз сурандаа л гэж боддог шүү дээ. Креатив юмнуудыг угаасаа үзэх ёстой гэж би угаасаа амар боддог. Тэгжээж хүмүүсийн одоо тэр нүд нь нэгдэн шүү дээ. Ер нь бол лаг юм үзчихэж дараа нь тэр хүмүүс юм ихтэй ингээ өөртөө гэсэн стандарттай болно. Лаг юм үзүүлжээж за Монголын ийм контентын стандарт гэдэг юм ингэж өсөж байгаа шүү гэдэг юм гээд флексдмэр байгаа шүү дээ. Тийм байх боломж байхгүй. Тэгмэд кино ярьдаг хүмүүс буруу юм байхгүй л чинь амар лаг л байна. Мэдгүй би одоо тэгээд бүх монгол хүмүүсийн юу үздгийг амар сайн мэдээд байна гэж бодоод байгаа ш тэр хүмүүсийг. Ялч аудиенс л байгаа юм л та. Одоо тэр кино ярьдаг хүмүүсийг бол угаасаа манай ээжээс ахуулаад манай дүү хүртэл үзэж байгаа юм чинь тэр хүмүүс яг юу хийх ёстой байгаагаа мэдж байгаа болохоор амар лаг тэрийг бариад хийгээд байна гэж ойлгоод байгаа. Түүнээс минийх ч юм болохоор стриминг зах зээл болчихгонгууд яг стримээ сонирхдаг хүмүүс амар үзчихдэг.
Тэгээд яг үзэгч нар нь нэмэгдэж гин үхээр бас яг үгүй. Яг зүгээр би ингээд стрим хийдэг хүмүүсийнхаа дунд нэг юм өөртөө стандарт тавиад чаленж өгөөд яваад байна л гэж ойлгоод. Түүнээс яг хүмүүсийг үздэг болгох юм бол би баг Facebook дээр стрим хийдэг болох юм аа шинэ. Тиймэрхүү юм байна. Тэгэл яг Монгол хүмүүс юу үздэг? Одоо наа чин дуучид дээр ч гэсэн хүртэл яг гардыг мэлээ те. Яг та нарын масс зориулсан дуу хийх үэсвэл өөрийнхөө дуртай дуу хийх үгээд надад сүлд армаа асууж байсан байхгүй. Би тэрнээс яг ингээд гатчихсан. Яг чи өсчээвэл чи масс зориулсан дуугаа хий. Өсөхгүй байх юм бол өөрийнхөө юм хийгээд хэлжсэн байхгүй. Тэгмэд би нэрээ бас тэгэж болох юм байна. Би яг үнэхээр яг хандлт грайнд л гэж бодох юм бол би шин тустай тэ одоо зөв кино тайлбар гэдэг нэртэй кино YouTube channel нэгэд би кинонууд ярихад угаасаа үзэлтийг алах юм байна гэж бодож байгаа юм л да. Тэнгүүт миний хийхийг хүсэж байгаа юм болонгот стримэл аг гоё ийх л байгаа. Тэгэл сурандаа гэхдээ хүмүүс тэгэл ойлгох л хэрэгтэй. Тэр нэг буруу юм байхгүй тэгэл угаасаа хаач тийм байгаа бол. Тий. Тэгээд за хоёлаа эндээс нэг гоё асуулт ер нь цаашаа үргэлжлүүлээ гараад ирлээ. За үзэгчд маань ч гэсэн мэдж байгаа. Ер нь баг 2-3 дуунууд ер нь цацсан байгаа шүү дээ. Яг цацсан байгаа нэг дуу гоолоо. Цацсан 2 дуу. 2 дуу гоолоо. За яг одоо дуучин живүүгийн карьерийн талаар. Дуучин живүүгийн карьер нөө тийнейж байхдаа эхлээд дууссан л та одоо нэг амар дуу мөч гэж бодохгүй. Яг хүүхэд нэгдүгээр курс мөрсөд ороод яг нэг задраад нэг хүүхдүүдтэй нийлээд ирэхээр нэг рэпер болъё. Жохон муу юмд орох гэдэг нь шүү дээ. Яг рэпер болъё. Би ингээд жохон тамхи татаа жохон арх мэрх уудаг болъё гэж боддог үе нэг хүүхд толго нэг тийм байгаад ч нэг тийм хүүхдийн толгой тамгадаг шиг л. Тэгэл тийм үедээ амар рэпер болъё гэж боддог ус юм а. Тэгээ би чинь нэгдүгээр курстэй ингээд автобусанд явдаг. Би чинь өдөр болгон 4 км газар туулдаг байлаа сургуулигаа очиход. Тэгэл тэр завндаа зураг өгчдөг ус байхгүй. Eminem шиг ингээд NWA шиг Eminem шиг ингээд явж байхдаа заавал уц муцтай юм гэж утсан дээр бичихгүй заавал юм үлдэг цаас дэвтэр дээр бичнэ. Тэгээ нэг хүүдийн хүмүүс чинь өөрийгөө жоох хипхоп гэж бодсон. Гэхдээ би чинь яг ярих юм бол би чинь хипхоп бүжиглээ 14 жил болж байгаа. Тэгээ би амар удаан хипхоп индастрид байсан Монголын. Яг тийм рэпер индастрид биш. Тийм бүжгийн хипхоп соёлд нь амар удаан байсан. Хөгжим амар сайн сонсдог. Хөгжим ингээд мэдэрдэг. Яг биеэрээ мэдэрдэг болцсон. Тэнгүүт ингээд толгой амар тохиод ингээд үг хүчдэг болцсон. Тэгээ за би одоо яг рэпер л болох дутцсан юм байна. Тэгэхэд л миний амьдрал сайхан болох юм байна гэж боддог байсан. Тэгэл тэр үедээ амар их үгнүүд бичээд тэгээд дуу муу ингээд SoundCloud дээр 5 6 дуу муу гаргаад цацчихсан. Тэгэл угаас хүн сонсохгүй ингээд тэгээд даашаа маашаж ирээл антаа зүгээр тэгж байгаа чамаа гоё хүмүүс сонсдог болно гэл. Тэр үуч даашаа маашаа сураггүй тэгэл. Тэгээ байжаад Young Moji гэдэг чинь бас бүжилдэг хүмүүс байхгүй юу? Young Moji, Давай Даашаа, Six цагаан богд, Арман энэ хүмүүс чи бүгд хипхоп бүжилдэг хүмүүсээс байхгүй. Тэгээ бид нар бүгд нэг амар дээр үес мэддэг. Амар удаан хипхоп гэж явцаа өөртөө. Тэгээд ингээ өргөн өмдөмсөг бүжилдэг, гудамжинд бүжилдэг тийм хүмүүс байж байгаа. Тэгээд рэпрүүд дуучд болоод одоо миний хэлж юм байна гэдэг. Тэгээд тэгж бодож байгаа л тэгэл үг мөгч байгаа. Тэгээд хайцсан. Тэгээд хайцсан байжгаад сүүлд за үзэгч нараа баясгая. Гоё юм яа. Юу их вэ гэж байжсэн чинь ер нь дуу үйл яад гэдэг санал бодол орж ирээд тэгээ яг дуу хийжсэн. Тэгээ дуугаа хийхдээ болгоод би өмнө бичижсэн дуу болон үгнүүдээс ингэж харж байгаа л ингээд за энийг өрөөд ингээ оруулж игээд тэгээ яг officially энэ sound engineer-тэй клип хийдэг хүнтэй ингээ хамтарч ажиллах надад бас амар гоё байсан. Тэр чинь ингээд бас миний мөрөөдлөөс байхгүй. Ингээ тайзан дээр гарч дуулъя гэдэг мөрөөдөлтэй байсахгүй би. Тэгээд тайзан дээр гарч дуулсан шүү дээ. Энэ саяны өнгөрсөн жил чинь энэ жил тэр нөгөө нэг шувуу трипл бишүүлээ. Ямар тоглолт боллоо. Нөгөө шувуутай тэгээд рэпрүүттэй сая нэг social park лөө. Тэгээ social park болсон байна. Тэн дээр би тайзан дээр гарч дуулаад тэгээд би тайзан дээр гарч дуулж байхдаа өөрийнхөө яг мөрөөдлийг биелүүлжлээ гэдэг. Яг тайзан дээр яг бодож байсан. Ямар гоё юм бэ. Тэгээд би тэгж бяцхан рэпер бол ингээд жижигхэн рэпер ингээд болохыг хүсдэг байсан мөрөөдөл ингээд сая энэ жил биелсэн тэгээд тэр нь амар гоёс. Тэгэл яг үзэгчтэй ингээд дуумаа гарах нь угаасаа зүв юм байна, гоё юм байна. Өөртөө ч гэсэн гоё туртай юм а хийж болохоос гоё юм байна гэж бодсон. Тэгэл одоо бол нэг амар дуумуй гэж бодхоо болцсон л. Хөшөрж байгаа юм бэл. Ер нь ингээд сонсоод байхад л юу байна л да. Одоо зөвүүгийн дотор байгаа нэг бяцхан хүүхдийн одоо яг хүүхдийнхээ мөрөөдлийг биелүүлээ. Тийм ээ тий. Тэгэл угаасаа одоо энэ шивэс чи мөрөөдлөө даг гэдэг шивэс байхгүй. Мөрөөдлөө даг. Одоо тэгээ сая сүүлд энд бүр ингээ амар том шивэс илүүлсэн. Яг passion гэдэг чи одоо яг чи дуртай юмдаа одоо яг дуртай байна уу? Яг тийм л асуултыг хариулж штэ passion гэдэг үг бол. Тэгээ яг тийм том шивэс илүүлсэн. Тэгэл угаасаа чи юу ч хийж байгаа бол тэрэндээ passionтай бай. Сэтгэлээ зориул гээл
тэрийг бэлэгдээл өөртөө нэг амар том шивээс хийсэн сая. Подкастын маань ерөнхий ивент тэтгэгчээр дэлхийн алдарт Doritos брэнд хамтран ажиллаж байна. Нэр та бүхэнд нэг сонирхолтой зүйл дуулгахад Doritos брэнд нь саяхнаас л Монголд албан ёсоор зарагдаж эхэлж байгаа юм байлээ. За тэгээд Doritos чипсээ та бүхэн яг албан ёсны Doritos чипсээ наран BSB, баясах, миний дэлгүүр, Orange болон Сивгийн бүх салбар, Сансар, Kerfor-ын бүх салбар, Номингийн бүх салбар, GS25-ын бүх салбараас аваарай. Цаашдаа өөр олон дэлгүүрүүдээр зарагдаж тантай Doritos улмал ойртох нь шүү. За тэгээд Doritos чипсээ идээд подкаста үргэлжлүүлэн сонсороо. За тэгээд сая түрүүний ярианаас нэг үг айгүй гоё санагдлаа л та. За одоо ингээд сонсогчдод бид нар бол чихэр хөгжмийг сонсож байгаа шүү дээ. Чихэр хөгжмийг сонсоод за enjoy-дод нэг машиндаа нэг ингэж мөнгөл те. Тэгсэн чинь биеэрээ хөгжмийг мэдэрдэг гэдэг үг надад айгүй гоё санагдлаа л та. Тэгэхээр яалчгүй би ингээд угаасаа живг бүжигчин гэдгийг мэдж байгаа. Тэгээд мэдж байгаа болохоор би бас ч гэсэн яг хүмүүс мэдж байгаа байх гэдэг ер нь л жоохон орхисгээд явчихжээ. Тэгснэ хоёлын ер нь бол бүжгийн карьерийн талаар те ер нь бас нэг жоохон ярий гэж бодлоо л та. Гоё. Мангад дуртай. Одоо чинь анх чинь за одоо бүжиг яг модонд орсон чинь Jerk Merk нөгөө shuffle muffle доги моги гэдэг бүжгүүд байгаа шүү Монголд орж. яг тэр үеэс үү ер нь яг бүжиг тэр үе болж эхэлсэн. 11 оноос хойш гэдэг чи яг л тэр үе. Яг нөгөө нэг Монголын нэг соёлд бүр ингэж живсэн нэг үеуд байсан шүү дээ. Ингээд доги өмсөд, доги бүжиглээд ингээ ванс өмсөд, бариун өмд өмсөд нэг юм snapback өмсөд бүгд Тайга сонсдог, Крис Браун сонсдог. Тийм үед яг бүжиглж эхэлжсэн би. Би бол гэхдээ ер нь угаасаа бүжигчний гэрт төрсөн үндэ, бүжигчдийн гэрт гэх юм уу. Манай өвөө чинь чуулганы бүр амар том нөө бурхны бүжиг гэж цамын бүжиг гэдэг штеп. Цамын бүжигчин байсан байхгүй манай өвөө. Тэгээд араас нь манай аа болохоор DJ мэж идэг. Тийм зүүн гар баг. Тэгвэл ер нь урлагийн гэрлийн хүн биш үү? Тийм тэр талын хүн. Тэгээд манай ах болонгууд одоо яг надтай хамт яг нэг оронд унтаад өссөн ах маань болохонгууд бас бүжигчин, хипхоп бүжигчин. Гэтэ одоо бол бүр ингээд хипхоп болоод бүр ингээд Монголд байхгүй Японд очиод яг ингээд сайхан тайван амьдарч байгаа. Тэгээ би болонгууд өнгөрсөн жил яг бас зорилгоо биелүүлсэн. Би чи 14 жил бүжиглээд хипхоп бүжиглээд чадаач байгаа юм чадахгүй байгаа юм шиг зүгээр дуртай. Тэгээ тэмцээнд нэг амар ордгоо. Гэтэ ингээд орсон ч гэсэн нэг амар амжилт гаргадаг тийм бүжигчин байсан. Тэгээ юу вэ гэхлээр зүгээр бүжиглэхтэй дуртай. Яг нөгөө пашнтай гэдэг үг л байгаа. Тэгээд бүжиглэхтэй дуртай ингээд 14 жил зүгээр л гоё бүжиглж агаад сая өнгөрсөн жил бид Солонгос руу R16 тэгээд гэдэг нэртэй тэмцээнд явсан байхгүй. Тэр нь болохоор одоо бүжигч одоо World Championship байхгүй. Бүр ер нь бол тэрэнд сая 4 жил явсан. Тэгээд Солонгос руу яваад яг хүрэл медалийг авчаад тэгээ яг тэрнээс хоошоо би шууд бүжиг шууд хайцсан. Зүгээр за одоо бүжиглж болно. Одоо чи над стримээ гэдэг өөртөө тийм дахиад нөгөө нэг хөөхт их мөрөдлөг хэлээ. Тийм юмнуудаа нөгөө тийм яг тэгээ яг би бас одоо ингэ бодсоч бас тийм л юм. Яг ингээл хүүхдтэй байхдаа ингээл хүсдэг байсан юмнуудаа ингээд хийгээд байгаа юм байна да. Тэгээд тэрэндээ амар гоё дуртай ингээд сэтгэл нь ханаад байгаа болохоор ингээд гоё цадаад байгаад байгаа юм байна да л гэж байна. Угаасаа яг ярианаас нь сонсож хахад яг л тийг санагдаж байна. Одоо би сая өөрөө ярьсан ч бас тэгээд яг гоё тийм нэг доторх хүүхдийнхээ мөрөдлөг биелүүлээд тийм. Ялангуяа эрэгтэй хүний дээр доторх хүүхд хязгаарч алга болдог байгаад идэв тийм. Тэгэл угаасаа хүн болгоно ч гэсэн тхийг л хүсэж байгаа тийм нэг хүүхд тахтаа ингээ хүсдэг байсан юмнууд том болоо хийнгүүд өөрсөнд нь угаасаа гоё л байдаг баг. Тэгэл амар мөрөөддөг байсны юу юм болоо л гэж бодож байна. Одоо яг ингээ бай сууж байгаа нь бол амар хүүхд тахтаа лаг мөрөөддөг байсны одоо гавьяа гэх юм аа шүү. За яг хуу сайн яаж угаар сар гэчээ. Гэхдээ би живүүд бол нэг токсик комментүүд ер нь ирдэггүй баг тийм. Надаа нэг токсик community байхгүй. Угаасаа ер нь ингээд коммент бичиж байгаа хүмүүсийг харахаар амар хөргөн хүмүүжлэлтэй хүүхдэд байдаг шүү. Ер нь амар лаг. Тэгээд ингээд сая уржиг дээр стрим дээр ч үлээ дээ. Зүгээр ингээд та нар ингээ хамгийн гоё амар хараал хийсэн хүнд чинь ингээд энийг үгийг мананаас тоглоод хэлсэн чинь чаас хараал хэлж чадахгүй замаа. Манай үзэгчд хүмүүстэй өөр үзэгчд бол амар токсик штэ. Токсик үзэгчнэр бол амар бичнэ штэ. Манайхан чаас тэгэл үнэхээр хараач чадахгүй за тэгэл хөрх хитөө гэж үнэхээр хөрх хүмүүс үздэг юм байна да гэж бодвол тэгэл угаасаа манай community бол яг тийм юу яадаг юм бэл токсик биш юм бэлээ. Тэр нь амар надаа тэр нь намайг амар ингээд стрим тогтмол хийхэд бас тусалж байгаа гэж би ойлгоод байна. Түүнээс байнга намайг хараагаал ингээл орж ирэл юу игээд байгаа юу вэ мүү вэ гэж орж ирэх юм бол би тэгэл ямар тилттэй юм бэ гэл тэгэл болно шүү дээ. Тэгэл тийм байхгүй байгаа юм чи. Тэгэл ер нь баг үзэгчд тэр чигээрээ тийм болоосай л гэж хүсэж юм бэл. Айгуу гой соёлтой үздэг. Тэрэндээ ч гэсэн нөгөө хүнээ урамшуулж ин гэсэн үг баг те. Дан donation илгээсэн лайк дараа subscribe даснаа биш. Яг
соёлтой үзэж байснараа чи ингээд бас тэр хүнээ дэмжиж байгаа юм байна гэж бас амар ойлгож. Facebook дээр тэгтээ стрим байвал бүр шал ондоо баха. Тэр бол тустай ертөнц цугаахаа угаасаа бүр яг нөгөө стримээ заа их юм бол Facebook дээр хийгээд шиг яг тийм л болж. Өмнөх манай подкастт орсон зочч гэсэн тэгжээлээ. Ер нь бол Facebook айж нэ. Ер нь бол айдаг. Айдаг өдрөөс амар хөө. Тэнд бол амар зүйлс байж идэг гэдээ ярьж илээ. За тэгээд стрим гэснээс маратон гэснээс хамгийн урт хийж исэн стрим чинь 48 цаг байсан тийм. 72 цаг нэг хийсэн юм санагдаад байгаа юм. Би гэртээ нэг 72 хийлүү хийвэл мэдгүй санахгүй. Ямар ч 48 цаг бол хийсэн. 48 цаг бол гэхдээ хийчихэд идэв юм аа. Нэг сард нэг миг бол хийж. За стрим чинь за яг хөө ингээд хүмүүс ингээд бодглохлаа зүгээр суугаал хийж идэг гэд. Гэхдээ тэр чинь ингээд нэг цаг минут болгон үзэгчд үзэж байгаа. Тэрийг өөдөхгүй ингээд секунд болгон бүр ингээд бажих хэрэгтэй шүү дээ. Яг тэгээд яаж 48 цаг стрим хийх үү? Тэр яг хүнд санагдаад байгаа байхгүй надад. Тэр бол гэхдээ яг цэвэр зоригтой л холбоотой баг. Түүнээс яг заавал хийх хэрэгтэй гэвэл бас биш дээ тэр чинь. Тэгэл болчихвол. Би одоо ингээд яг стример найзуудтай хүмүүст гэхдээ нэг ойлгоно. Яг стрим хийдэг хүмүүс стримээ 1 цагч байсан 2 цагч байсан хийгээд дуусны дараа гэр ингээд суудаг байхгүй яг ингээд гүлийгөөд нэг тэгж суудаг. Энд чи өөр ингээд нэг ажил байгаа байхгүй. Тэнгүүт би 48 цаг яага хийгээд идэг вэ гэхлээр зүгээр ингээд өөртөө чаленж өгöd. За би 48 цаг яг юу хийж чадах вэ? 48 цаг би компьютерийн ард суугаад байвал юу хийж чадж байна? Тогтмол хийгээд байгаа шалтгаан гэх юм бол зүр 48 цаг юм хийхдээ би сайжирч гэнэ үгүй юу гэдэг л өөртөө амар дүгнэлт хийдэг. Түүнээс бас амарлаг 48 цаг чанга би та нарыг баясгах гэсэн үг бас биш байгаад байгаа. Угаасаа стрим чинь минут тутамд баясгахтаа бас яг биш. Зүгээр яг энэ хүн лайв стрим хийгээд сууж байгаа энийг хүмүүс үзэж гин үгүй юу гэдэг нь амар чухал гэх юм уу? Одоо жишээ нь гадаадын зарим тим стримерүүд байдаг шүү дээ. Зүгээр чиний хамгийн сайн хийж чадах юм чинь бол зүгээр үзэгчтэй натропити донешн нэгэрэгээд тэгж хийдэг хүмүүс байдаг. Тэгмүүд тэр хүн юу ихлээр тэр хүн зүгээр л камера хасгаад юу ч хамаагүй байдаг. Зүгээр хөгжөөх шаардлагагүй. Тэрийг нь хүмүүс enjoydох үедээ enjoydоод уйдах үедээ уйдаад орж ирээд чеклэх үедээ чеклдэг нэг тим стрим байдаг. Тэгэл тэр мэрийг тэгж үздэг болохын тулд бас тэгэл удана л да. Тэгэл надад бол 48 цагийг тэгж хийхийн тулд зүгээр яг амар 48 цаг жагаас хэрүүн байлгаад байгаа юм гэх юм бол зүгээр зориг л байна яг үнэтэй. Амар зүгээр чи яг 48 цаг чам гоё байж чадж гин үү? 48 цаг чи яг зүгээр сууж чадж гин үү? Юм үзэж чадж гин үү? 48 цаг Монголд хийх юм байна уу гэл тиймэрхүү. Гэхдээ миний сүүлдээс нь 48 бол галзуу шүү дээ. Каяхтай warehouse суугаад хийсэн. Тэгээд тэр бол бүр ингээд тийм том зойр шиг амар том агуулга дотор суугаад. Харин тийм байлээ те. Легийн машинтайгаа орж ирж байгаа. Легийн машинтайгаа орж. Гремикс мотоциклтай орж ирж хаасан. Тэгснэ тэрийг шин night club болгоод байгаа. Солим өвчин зовлонтой хүмүүс. Би бол тэрийг бас эхлээс нь эхлээл дуустал нь үзэл дуусгасан. Тэгтээ гоёсоо. Надад тухайн үед жоохон зовоод өгөх гээдсэн ч гэсэн одоо ингээд бодонгод амар гоё юм хийцэн байгаа байхгүй. Яалчгүй л Монголын үзэгчдэд тэр змайн YouTube-ийн үзэгчдэд тэр сонирхолтой байна л да. Юу вэ? Юу хаан сууч юу энэ? Энэ хаан сууч юу гэдэг. Үзээд байгаа хүмүүс гэсэн тэгэл энэ юу чи хаан сууч юу гэдэг. Нэг юм байт юм аа. Яг гадаадын гой контент бүтээгчид ингээл сонин контентууд хийгээл ингээл үзэнгүүтэл окей гоё байна гэх юм. Монгол хичмгүүтэл аягүй сонь байгаа байхгүй. Юу хийд юм уу гэдэг гайхаад байгаа шээ. Монгол хүн тэрийг хийж ийн гэж бодохоор нэг тийм My Mongolian game гэдэг шиг тий. My Mongolian dance гэдэг шиг л үс. Яг тийм тэгжил санагдаад байт юм. За тэгээд одоо яг үзэгчдэд нэг санал болгох одоо нэг тийм hidden treasure одоо яг нууж үздэг ч юм уу те. Хүмүүс бити нэг гоё дууг нөгөө нэг гамд сонсдог штэ. Яг тэрэн шиг тийм YouTube сувг гэвэл ямар сувгууд байна? Яг ганц гэхгүй ер нь яг зүгээр ингээд нууж үздэг, юу зүгээр амар хайрлж үздэг гоо. Тэ, нэг тийм. Би одоо PewDiePie гэхдээ одоо тэрийг нуугаад тах чиж байна. Би PewDiePie эсвэл амар үзэж байгаа. PewDiePie гэхдээ нөгөө нэг тоглолтог амар хайптай үе болцсон. Одоо зүгээр нөгөө гэр бүлтэйгээ сайхан байж байгаа влог хийж байгаа. Тэр нь намайг ингээд YouTube-д амар байх хэвээр бас нэг юм байна гэдгийг сүүлд ойлгуулад байгаад байгаа байхгүй. Тэгээ би влог аяг үзэж байгаа. PewDiePie влогийг бүр амар үзэж байгаа. Тэгээ би угаасаа тэгээ нөгөө хүүхд байхасаа үзсэн. Тэгээд тэр нэг марцтай хормоо байдсан шүү дээ. Тэгээд хормын видео ёо. Тэр үзээ бүр цад тавьдсан шүү дээ. Орон дотроо бүр амар ойл ямар гоё юм бэ? Ингэж хормоо их юмсаа би ингээд яг тэгж бодсон. Яг гоё ингэж хормоо их юмсаа ингээд тэгээд гоё ингээд тэгээд сүулт сая хүүхэд нь гараад Bjorn гарч ирээд тэгээд их нэртэйгээ зүгээр ингээд Японд амар зүгээр сайхан амьдарч байгаа влог хийгээд байгаа байхгүй. Тэр хүн би тэрийг үзэж зүгээр ингээд амар гоё тайвширдаг. Яг за YouTube би бас ингээд байгаад баярлах шалтгаанууд энийг бас энэ юм байна та. Тэр хүн чинь бикини өмсөд ингээд нүцгэн эрэгтэй хүн шүү дээ. Бикини өмсөд ингээд шалан дээр хөвтчихийдэг байсан хүн шүү дээ. Тэгээд одоо үзээ байж идэг гэсэн залуу тий. Одоо тэгсэн чи амар гоё ингээд зүгээр гоё аа болцсон байхгүй. Тэгмүүд
Надаа одоо би одоо зүгээр ингээд стримээс гадна хиймээр байгаа юм влог байгаа. За би ер нь влог хийдэг. Яг main channel дээр яг JWoo гэдэг нэртэй энэ channel-аа би влог хийдэг болгоо бичлэгнүүдийн бүгдийг хайдлаад одоо энэ зүгээр гоё влог хийгээд daily life routine ингээд тэрүүгээрээ дамжуулж хүмүүсээс мотивашн өгмөрөө тэ гоё хүмүүстэй ингэж харьцаж болдсон шүү. Ингэж network хийж болдсон шүү. Хүмүүстэй уулзахдаа чи зүгээр дими уулзахгүй ингээд ажил бас яриад ингээд ажил амжуулж болдсон шүү гэдэг байдлаар юм зүр влог хий гэж бодож байгаа. Миний ч угаас амьдрал амар сонирхолтой. Айгу угаас random өнгө. Амар random үнэхээр random яг юу ч хамаагүй тохиолддог болохоор би ингээд энийг влог хийгээд үлдээгээд дараа нь ч гэсэн ингээд энэ юмнуудыг эзэн нэгэн цагт үзэхэд амар гоё гэж магадгүй гэж бодож байгаа. Тэгээ угаасаа дэлхийн YouTube үзэгч ч гэсэн тэр чигтээ угаасаа влог угаасаа л YouTube дээр CPM ч гэсэн үнэтэй байх хэрэгтэй. Угаасаа айгу сонирхолтой шүү дээ. Монголын гэхдээ угаасаа яг YouTube-рууд гэж ярих юм бол тэр хүмүүс чинь бүгд влогрууд шүү дээ. Тэгэхээр угаасаа амарлаг яг PewDiePie шиг тоглоод яг хөө Gramix байгаа л да. Gramix-с өөр нэг тийм амарлаг YouTuber байсан мэдгүй л. Нэгэнт одоо буцаад YouTube-ээр ярьсных надад нэг ийм асуулт байна л да. YouTube дээр ингээд дараагийн түвшинд юу гаргая гэж бодож байна те. Одоо яг JWoo live тэгээд JWoo миний channel руу те хоёр сууг байгаа штэ. Тэнгүүтэл дараагийн бодсон зүйлс одоо дахиад нэг ахиулаад нэг өөр түвшинд гаргаад за нэг магадгүй за саний влог гэдэг шиг те контентийнхаа төрлүүдийг жоохон ингэж солонгоруулад ч юм уу те арай өөр тим контентууд гаргаад үзэгчдэд нэг шинэ надад нэг тийм байгаа. Байгаа юм те. Надад нэг тийм байгаа. Гэтэ ингээд яг нэг subscribers-тэй нэг тийм channel байгаа. Видео тоглоомын ахлах сургууль гэдэг нэртэй нэг channel байгаа. Тэр channel-аар би яах гээд байгаа вэ гэхлээр яг ингээд би өөрөөсөө гадна өөр persona үүсгэх гээд байгаа байхгүй юу. Тэгээ тэр persona болонгууд тийм багш persona заяа. Тэгээд тэр хүн юу хийх вэ гэхлээр тоглоомын талаар заадаг заяа. Гэхдээ би нэг бас 0 орж явахтаа бодсон. Зүгээр тэгээ тухайн үед нь логог нь гаргаад яг тэр норж ах юм шиг тий. Санаа төрдөг. Тэгээ би тийшээ юу л тэгээд тэрийг яг тэгж оруулчаад тэгээ өөрийнхөө персонаг бодоод хоолоо молго бодож. Би ч бас ингэ нэг чита тоглоод рол плей тоглож болохоор бас хоолоогоо шахахаар нэг эвгүй хоолоо молод болчдөг. Тэгээд би яг тэр хоолоогоо тэгээ өөрийнхөө царай гаргахгүй тэгээ яг нэг багш болж жоод тэгээ бүр яг ингэ за өнөөдрийн минь хөөгдөөтэй гэж байгаа. Яг өнөөдрийнхөө хичээлээр хэдүүлээ. Assassin's Creed гэдэг тоглоомын түүхийг судлах болно гэдэг ч байна. Тиймэрхүү контент хий гэж бодоод амар гоё санагдаад байхгүй надад. Би ингээд анх удаа YouTube дээр юм хийх гэж байгаа юм шиг санагдаад тийм хайп авцсан байгаа. Гэхдээ яг тэрийг хийж эхлүүлээ гэдэг чинь өөр амар том чаленж байгаа даа л надад яг үндэ. Би ч стримийг сайжруулах гал нөгөө нэг завгүй байжсэн хажуугаар нэг тим ихтүүлч юм би стримийнхаа чанарыг унгах гэдэг юм санагдаад байгаа байхгүй. Тэгээд яг тим юм байгаа. Гэхдээ тэрний одоо эдитийг хийдэг те зүгээр ингээд за би ингээд гоё эдит чинь хийгээд өгё. Эдэж тийм байхгүй л да гэхдээ эдит чинь хийгээд өгё. Би ингээд гоё вижюал дээр нь гоё ажиллаад өгё. Ингээд мэдээллүүдийн бэлдээд өгё. Чи зүгээр хоолойгоо унших уу гэд нэг хүн өрөөд ирэх юм бол би тийг нэрээ тгийлэх юм бэл. Тэ өтгийг ямар гоё юм бэ хамтарч ажиллая л да ямар гоё юм бэ гэл. Хэдүүлээ нэг хамтдаа хөгжүүлээ энэ чаналыг гэд. Тэгээд явах юм бэл. Тэр чинь өөрөө тим юм чинь болонгууд яг нөгөө нэг кино ярьдаг хүмүүстэй адилхан байхгүй. Хүмүүс машинаа тавиад сонсч болно, хол зам сонсч болно, чивчин дээрээ тавиад доош уцаа камерыг сонсч болно. Гэхдээ тоглоом гэх юм бол ямар ч copyright-ийн асуудал байхгүй тий. Тоглоом ч өөр амар том хүрээтэй, амар удаан Монголд байцсан, хүмүүс дуртай, тоглох дуртай. Тэгээд яг энүүгээр энийг creative болгоод ингээд ийм болгож болж байгаа юм. Тэгээд цаашлаад видео тоглоомын ахлах сургууль гэдэг кино хийгээд бас эвгүй шүү дээ. Би зэ бодож. Тэгэл ингээд харин бүтээл сэтгэгүү гэдэг ч л одоо энэ байгаа юм л та. Яг ингээд юу ч хамаагүй хийсэн энийг ингээд яаж гоё болгож болох вэ сүүл тэгж боддог болцоо л. Тэгээ машин ингээд өрүүлээ эргүүлэхтэй гоё эргүүлээ. Бүх юмаа нэг тийм ядаргаатай болчтой юм лээ. Тэгэл за би энэ сандлыг ингээд хойно одоо миний сандлын чи ар ингээд дандаа нөгөө тоглоом байдаг байхгүй. Тэнгүү тэр болохоор дандаа үзэгчдийн бэлэг. Тэгээ би энэ бас ингээд миний сандлыг бас гоё харагдуулаад намайг бас ингээд гоё онцлогтой харагдуулах нэг юм байна да гэж бодоод би ингээд сандал дээр баахан тоглоом үлддэг болчихсон. Тэгэл ингээд ямар нэгэн байдлаар юмудаа хөгжүүлээл яваад. Одоо тэгэл угсаа видео тоглоомын ахлах сургууль гэдэг нэр нь өөрөө амар гоё байна. Тийм ээ. Нэрээ сургууль нээчих юм шиг. Кино шиг л сонсогдож байна ерөөсөө. Би бол одоо тэгтээ сүүлд бол угсаа хэлээд байгаа. Чи намайг бити басаараа би хийчих шүү надад гэж тэгээд тэгдэг болчиход байна. Тэгээд угсаа нэг дөрвөн амар том стрим ярд гарсны дараа угсаа тэгж боддог болт юм л. Би за контентыг бол хийх юм. Би одоо юу хийх юм бэ гэж боддог болчихсон юм тийшээ. За тэгээд за одоо яг одоо хувийн зэхэр юм уу те нэг юм гинт одоо нэг тийм хувийн
асуулт бол байна. Тэрийг асуух шүү. Тэрийг асуух шүү. Яг сүүлд яг шуугаад өгсөн тэрийг. Тэр бол димих үү? Тэр бол димих тий. Тэрийг л асуух шүү. Окей. За мэдж байгаа юм шиг драма авцгаа. Тэр ялчгүй ингээд баахаар эсмис гарч ирээд. Тэр угаасаа манай ээж хүртэл надаас асуусан. Тэгээд ээж чилэг байхаа угаасаа. За тэгвэл угаасаа би яг тэрийг асууя гэж бодож ирсэн. Би бас номыг асуухан дээ гэж бодож ирсэн чи яг сая асууж байсан. Хоёлаа яг л бүр яг асуултыг асуухгүй ч ойлгож байна ерөөсөө. Угаасаа үзэж байгаа хүмүүс ч ойлгоцсон байна. За тэгээд манай сог маань болохоор угаасаа бас Oxford кинотой холбоотой контентууд бэлтгэдэг. Тэгээд хоёлаа киноны талаар бас ярилцахгүй өнгөрч бас болохгүй байх. Ер нь бол асуухыг инженеэр гэвэл хамгийн сүүл үзсэн хамгийн гоё мэдрэмж өгсөн ямар кино? Хамгийн сүүлд хамгийн гоё мэдрэмж өгсөн кино юу? Тэрийг хэлэхгүй. Тэрийг бас хэлэхгүй. Тэрийг бүр хэлэхгүй шүү. За бодъё. Яг сүүлд би тэгтээ сүүлд бол бүр сүүлийн яг 2 жил тэгж лаг гоё кино хайрлаж үзээгүй юм байна. Амар удчиж би нэрийг бодож кино үзээгүй. Кино бол нөгөө нэг YouTube бидрээ ажиллуулахаасаа өмнө болохоор кино амар лаг үздэг. Кино үздэг хүмүүстэй нийлж кино үздэг тийм юм байсан. Сүүл гоё санагц юу юм бэ? Spider-Verse байна. Into the Spider-Verse үлээ. Тий. Тэр бүр амар гойс надаа. Одоо яг тэр нөгөө нэг Gwen тэгээ Miles Morales хоёр яг ингээд байшингуудаар ингээд swing хийгээ явдсан шүү дээ. Хоёр Spider-Man. Тэгээ тэрний ард болонгууд Dominic Fike-ийн Mona Lisa гэдэг дуу байдаг шүү дээ. Mona Lisa Mona Lisa тэр дуу яваад тэрүүгээр ингээд swing хийж байгаагаар надад бүр амар гойс. Ягаад ч юм тэр бас ингээд нэг хүүхд насны юм байгаад байгаа байхгүй надаа ингээд Spider-Man надаа нөгөө хүүхд байхад Spider-Man-ийн юм бүтээлэг хүнжил тэгээд биеийн тосн Spider-Man хүүхдийн биеийн тосн Spider-Man-ийн юм зурагтай байсан би амар сандаг. Усны шампунь Spider-Man усны сандаг. Тэгээд би том болоо Spider-Man болно гэж ярьдаг усны амар санаж. Тэгээд сүүл тэрийг үзсэн чи яг надаа нөгөө тэр мэдрэмжүүд яг сэрхсэн надаа амар сэрхсэн юм. Spider-Man амар удаан хайртай байж байгаад ингээд бүх киног нь enjoyддаг байж байгаад сүүлд яг тэрийг үзгээд надад төрсэн юм гэх юм бол би ингээд ягаад ч юм Spider-Man-тай холбоотойс нэг юм хийх ёстой юм шиг ингээд тийм санагддаг болсон байсан. Тэгээд тэр нь надад амар тийм сэтгэл үлдээсэн байна. Тэгээд дуугаар ч гэсэн Spider-Man-ыг илэрхийлж болдго юм байна гэдгийг яг тэр саундтрекээс нас амар сонсоод нэрээ бас ингэж лаг үзүүлж болох юм байна. Ингээд swing хийж байгаа Spider-Man-ийн гол онцлог нь ингээд барилга дундуур ингээд явж байгаа нь өөрөө Spider-Man-ыг ингээд бас бий болгод юм байна гэж тийм бодлоод амар төрс. Тэр нь амар гоё. Тэгэл сүүлд яг тийм мэдрэмж төрсөн гэх юм бол тэр л. Тэгэл дараа нь сүүлд бол баха аимшиг кино үзсэн байж магадгүй. Сая Halloween-с те. Тэрнээс бол баха аимшиг кино үзсэн байж байдаг. Би ч сүүлд аимшиг кино үзэж чадгаа болчихоо. Би одоо жоохон айдаг байсан гэж байна. Угсаа хүн айдаг болчтой юм бэл сонио. Одоо харин Spider-Man шинэ кино гарах гэж байгаа гэдэг. Ингээ шинэ анги гарна угаасаа тэрийг амар хүлээж байгаа амар хайптайгаа. Тэгээ Spider-Man-тай холбоотой юм угаасаа хийх. Тэгээ сүүлд угаасаа тэр Whoverse гэдэг стрим дээр Spider-Man ирсэн шүү дээ. Тэгээ хэрэг үүдсэн бол Spider-Man ирээд UB Spidey гэдэг нэг хүүхдүүд юм Instagram дээр стрил хийгээд. Сүүл чин юу лээ Sony чин тэрийг хийгээд K-pop Demon Hunters. Тий. K-pop Demon Hunters-ыг марцсан шүү дээ. Тэр бас үнэхээр гоё байсан. Тэрний дуу бас гоё байсан. Бүх саундтрак нь хийд болж байгаа. Концепт нь гоё байсан. Үнэхээр гоё байсан. Надад тэр бол тэрийг үзэх бас нэр гоё юм. Тэрийг яга марчгүй. Яг угаасаа ингээл яриул гарч ирнэ л дээ. Гэхдээ яг гүнзгий сэтгэл үлдээсэн нь бол тэр яг Spider-Man-ийн тэр анимашн л. Тэгэд хоёлаа ялчгүй бас киноны хөгжмөний талаар бас ярихгүй өнгөрч болохгүй юм шиг санагдаж байна. Ер нь одоо ингээл хамгийн сэтгэл үлдсэн киноны хөгжим Interstellar. Interstellar угаасаа амар сон тилтний штэ нэг. Угаасаа яг үлдсэн байгаа юм чи. Interstellar байна. Тэгэл тэр нөгөө Spider-Man-ийн саяны дуу байна. Гэхдээ яг тэгээс санагддаг. Нэг юм гонигтой үед сонсохоор гониглаад баяртай нэг юм хийгээр ингээд амар тийм бүтээлч дээрээ тавьсан байх үед сонсохоор тийм урам өгөөж байгаа юм шиг. Тийм дуу байдгүй гэж үү? Надад бол тийм дуу нэг амар байх. Саний мүүдээсээ хамаарат тэр дуу айгүй өөр бол сонсогддог тийм дуу. Тийм дуу байх. Би чинь гониглсан ч гэсэн хипхоп дуу сонсож ингэсэн юм шиг. Тийм хипхоп гондог ч гэсэн. Хайртай чимийн гараад ирлээ гэдэг. Жохон хипхоп гонох гэдэг. Гэхдээ сүүлд гэхдээ бүр амар сонин юм сонсдог байсан сүүлд анзаарцаа. Би чинь нөгөө бүжигч байсан юм чи амар хипхоп дуу сонсдог. Тэгээ хипхоп дуу сонсдог байжгаад жоохон R&B сонсдог байжсэн чи сүүлд бол бүр амар инди дуунууд сонсдог болсон мөлий. Инди дуунууд чинь нэг тийм гоё нэг гитар ингэж зөөлхөн яваал. Тэгэл нэг юм хитэ юм уу эрэхтэн амар зөөлхөн дуулаад тэгдэж штэ. Тийм дуундаа сүүлд амар орцсон мэс. Яг ингээд орой морой машин дотор явахдаа сонсоход амар гоё. Өглөө сэрээ сонсоход амар гоё.
Тэгээд яг юм хийх өмнө юм бодож явахдаа ингээд сонсоход бас амар гоё. Тийм инди дуунаас сүүл сонсдог болсон байсан. Тэгээд зөвл нэг хөвчлөхгүй дуунууд зөөлөн нэг тийм ямар ч хүн сонсоход ингээд нэг дуугаа сонсчихдээ шүү дээ. Наад дуугаа солидог гэж хэлэхгүй сонсчихдээ тийм дуунаас сонсдог болсон. За тэгээд за одоо ингээд яг YouTube дээр тасралтгүй ийм олон жил контент хийлээ те. Тэнгүүтэл одоо энэ зах зээлийг ингээд мэдэрдэг болсон байж байгаа шүү дээ. Тэнгүүтэл одоо ер нь яг Монголын YouTube-ийн зах зээл сүүлийн жилүүдэд ер нь яг ямар тийшээгээ чиглэх юм шиг санагдаж байна. Үзэгчид ер нь яг ямар контентийг за одоо жишээ нь худалдаа авах гэж ярилаа те. Одоо жишээ нь баг Монголын YouTube-ийн контентуудыг худалдаа авах хэмжээнд хүртлээ явах хүртэл яг ямар зах зээл эзлэх юм шиг санагдаж байна. Би болохоор сүүл яг жоохон зүгээр хувьдаар нэг research хийж үзсэн. Тэр судалгаа нь юу вэ гэхлээр тоглоом ихлээр хаашаа явж байгаа гэдэг яг зүгээр world wide-ly судалж үзэж байгаа байхгүй. Дэлхийд тэнгууд хүмүүс Монголд үзээд байна те. Монголд үзээд байна гэдэг чинь Монголд юу хийгээд байгаа юм гэхээр Монголд тоглоом тоглоод байгаа. Монголд тоглоом тоглож байна уу? Тэгэхээр монголчууд тэр чигээр тоглоом тоглож байгаа хүмүүсийг үзээдгүй л enjoy чадах юм байна. Тэгвэл дэлхийн хаашаа явна гэсэн чинь одоо нэг тийм судалгаа байхгүй. Одоо ер нь их удахгүй заяа нэг за 5 жилийн дараа мараа ч юм уу. Одоо энэ тоглоом гэдэг зах зээл амар том болно гэж байгаа байхгүй. Яг нөгөө нэг нэрнгэсийн видео тоглоомын ахлах сургууль гэдэг юм чинь нэрнгэсээ гарч ирэх гэж магадгүй гэдэг тийм судалгаа гарч ижсэн. Тэгээд тэр нь юу вэ гэхээр ингээд Холливуудын орлогоос ч илүү их бүр ингээд 2 дахин давсан ийм зах зээлтэй ийм том индастри гарч ирнэ. Тоглоомын зах зээл гэдэг бол ирээдүй гэдэг ч байгаа байхгүй. Тэгээд тэмүүл тэрийгээ дараад юунууд хөгжих гээд байна гэхээр тэр тоглоомуудыг үзүүлээд байгаа платформуд буюу одоо Twitch, YouTube тэ энэ Kick гэдэг платформуд амар хөгжнөө гэж байгаа. Тэнгүүт тэднээс нь юу YouTube дээр нь юу байгаад байдгийг гэхээр контент креаторуд байгаад байгаа. Контент креаторуд юу их ингэхээр контент л нь шүү дээ. Стримэл юм. Тэнгүүт одоо сүүлд бас энэ том стримерүүдийн яриад байгаа энэ юм болонгууд бүр ингээ ажил болсон заа. Бүр юм академик төвшин судалдаг юм болцсон байгаа тоххой одоо энэ стрим гэдэг юм. Тэнгүүт юу ярьж байна вэ гэхээр одоо ингээ стрим гэдэг бол ирээдүй энэ стрим гэдэг зүйл чинь ирээдүй болчиход байна. Хүн болгон камер бариад явдаг болно. Ингээд стрим гэдэг зүйлийг хүн болгон үздэг болно гэж байгаа юм. Угаасаа тэнгууд анзаарангууд нэрээ одоос тийм байл. Одоо нөгөө нэг анх одоо Grimix-ийг үздэг байсан. Тэ одоо эсвэл PewDiePie-ийг үздэг байсан хүүхдүүд том болчлоо шүү дээ. Тэнгууд тэрний араас дахиад 2 3 үе гараад ирчихэж байгаа шүү дээ. Тэр хүүхдүүд том болж байгаа. Тэр хүүхдүүд юу үзэж байгаа гэхэл дандаа YouTube үзэж байгаа. Тэгээд ингээд яг нэг 10 жилийн дараа мараа гингүүт YouTube бол бүр яг монголчуудын байдаг газар болчих юм шиг надад санагдаад байгаа. Энийг судалж үзээгүй те. Энийг судалж үзээгүй гэхдээ яг монголчуудын яг юмаа үзийгээд зурагтан дээрээ тавьдаг юм аппликейшн YouTube юм уу энэ Twitch Kick гэдэг юмнууд л болчих юм шиг санагдаад байгаа. Тэгээд энэ дээр яг юу хийх вэ гэхээр нөгөө нэг стримерүүдийн стандарт гэдэг юм жиггэн тавигдах бах. Тэгээд амар олон креаторудтай болно. Энийгээ дагаад байгууллагууд ч гэсэн амар стрим гэдэг юм хүчээр ойлгох шаардлагатай болно. Тэгээд угаасаа монголчууд сая стрим гэдэг юм ойлгохгүй жаад спидийг ирж ижил нэг ойлго. Харин тэглээ те. Анх чин стримингүүд Монголд бүр яг Монголд ч тийм бүр бүтэн зах зээлээр навж үзээд Монголд стрим гингүүд CTS гэдэг байсан байхгүй. Одоо тэнгүүд стрим гингүүд ямар стрим гэж асуудаг болсон. Надад тэр нь амар гоё юусэн. Нэр тийм байж те. Тий яг ямар стрим гэдэг тэнгүүд ямар төрлийн стрим хийх гэж байгаа юм гэж асуудаг болчихсон бүр. Тэнгүүд тэр нь надад амар гоё юусэн. За монголчууд стрим ойлгоод байна. За энэ гоё шүү дээ таалагдчих шүү гэд. Энэ дээр нэстэ алаад ихэнсэл гэж бодож байгаа юм чи тэгэл. Тэнгүүд яг сүүлд угаасаа бодож байгаа юм хэм бол за угаасаа энэ хийж байгаа хийц дээрээ сайжрах хэрэгтэй юм байна да. Угаасаа алах хэрэгтэй юм байна. Тэгээд угаасаа одоо ч нэх удахгүй ингээд амарлаг стрим хийдэг амар аавратай хүүхдүүд амар их ороод ирнэ. Тэгээд гинтл нэг хүүхд спич гарч ирээд амар бодоол аавратай болохыг үгүйсэхгүй тийм болцсон. Тэгээд угаасаа бүх боломж нь байгаа юм чи. Бүхэн уцаараа стрим хийдэг болсон шүү дээ одоо хүмүүс чинь. Тэгэл ер нь одоо яг стрим гэдэг бол ирээдүг гэдэг үнэн болчиход байгаа хэрэг. Тэгээ хин лайв стрим хийж байна. Эмэгтэй хүмүүс ч гэсэн лайфстайл влого болоод энэ стрим лайфстайл стрим хийдэг болох нь өөрсөнд нь ашигтай гэдгээс үл одоо угаасаа ойлгодог болчихно. Тэгээ эмэгтэй хүн стример болох шиг аюултай байх гэж тэр нь бол. Эрэгтэй хүнээс илүү эмэгтэй хүний стрим 2 3 дахин сайн байдаг хэрэг. Ер нь хамгийн их одоо гадаадын стримерүүдийг харах хамгийн их драма болдог нь эмэгтэй стримерүүд гэдэг чинь. Эмэгтэй стримерүүд байдаг. Тэгээд эмэгтэй стримерүүд угаасаа амар их юм ярьж байгаа шүү дээ. Тэр хүмүүс чинь нэг ярих эмэгтэй хүнгүү ярих 100 хүн яг юу ярихын сонсох 100 хүн байна гэдэг чинь амар ихгүй. Тэгэл тэр эмэгтэй хүссэн юм ярьж тэр. Тэгэл тэр нь үзэлтийн юм тэгэл. Угаасаа стрим гэдэг бол яг ирээдүг гэдэг бол яг үнэ угаасаа. Тэ. Энийг хүмүүс жоох эртгээ ойлгочаасаа л гэж бодож байна. За тэгээд өнөөдрийн манай подкастын ерөнхий ивент гэж байна. Doritos брэнд хамтран ажиллаж байгаа. За тэгээд Doritos брендийн маань чипснес
сонсоорой. Подкастын маань ерөнхий ивент тэтгэгчээр дэлхийн алдарт Doritos брэнд хамтран ажиллаж байна. Нэр та бүхэнд нэг сонирхолтой зүйл дуулгахад Doritos брэнд нь саяхнаас л Монголд албан ёсоор зарагдаж эхэлж байгаа юм байлээ. За тэгээд Doritos чипсээ та бүхэн яг албан ёсны Doritos чипсээ наран BSB, баясах, миний дэлгүүр, Orange болон Сивгийн бүх салбар, Сансар, Carrefour-ын бүх салбар, Номингийн бүх салбар, GS25-ын бүх салбараас аваарай. Цаашдаа өөр олон дэлгүүрүүдээр зарагдаж тантай Doritos улмал ойртох нь шүү. За тэгээд Doritos чипсээ идээд подкаста үргэлжлүүлэн сонсоорой. Doritos ч гэхдээ кинон дээр аягүй гардаг шүү дээ. Тийм шүү дээ. Ер нь угаасаа нөгөө нэг өглөөний цаг өндөг гахаамахтай идэх хэрэгтэй гэдэг шиг кинон дээр чипс гэмгүй Doritos санаад ордог болсон мэт шүү дээ. За тэгээд одоо яг зөвүүг ирсэн дээр магадгүй одоо болцсон сургуулийн үзэгчдийн маань ч гэсэн асуухыг хүсэж магадгүй тийм асуулт гэж магадгүй. Зөвүү ер нь цуврал хэрэг үздэг вэ? Цувралоо би аним амар үздэг байж байгаа бас. Би нэр косплей иддэг бас амар аним үздэг хөхтэй байж байгаа. Тэгээ болоод сүүлд цуврал гэх юм бол физик дэшаа зурлал үздэг. Тэгэхээр цуврал кино үзэх юм бол Vikings-ыг амар сэтгэл гаргаж үзчихсэн. Амар таалагдчихсэн. Надад тэрний бүр соёл нь нөлөөлөд сүулт нэг хэсэг зүр дан чансан багцах иддэг болчихсон. Газар солиод юм шиг. Тэгэж амар кино ороод байгаа. Тэгээ араас нь Peaky Blinders байна. Peaky Blinders үзээд нэг хэсэг Kevin Murphy-гаас өмсөж солиорч байсан. Хар хүүтэнд балтамалтай өмсөж. Тэгээд араас нь болонгууд юу байна? Gotham байна. Batman-ы зурлаад шүү дээ. Gotham зурлаа. Gotham-ын зурлалаас бас амар гоё санагдсан. Яг ч юм хүн зодолд сурах хэрэгтэй юм гэдэг юм ойлголт төрж ирсэн надад. Тэгээ Gotham-ын гол дүрийн хооронд дандаа өөрийгөө тавьдаг байсан болохоор тэр нь амар сэтгэл болсон. Тэгээд яг хаа тиймэрхүү цувралуутай жоохон юуны блокбастер юмнууд үзэх гээд байдаг гэж магадгүй. Түүнээс ш яг тэгж гоё инди кинонууд үзсэн ихлэг үздэггүй. Тэгээд яг блокбастер за алийн хүмүүс амар үзэж чинь тэрийг л үзэх гээд байдаг гэж. Гэтэ блокбастер гоё ч тий. Айгу бүр угаасаа л яг тэгж үзэж enjoy-тоход зориулаад хийцэн болохоор тий. Яг үзээ enjoy хийчихдэг тий. Зарим кинонд ч нэг үзээд нэг юм зовоод байдаг эсвэл нэг биш болохоор. За тэгээд өнөөдөр манай подкастын урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгээд за баярлалаа. За манай Doritos брендийн гарын бэлэг байна. За мөн чудаа дэнийг заламжлаа гэж. Миний вау. Өөсөө яг YouTube хийдэг хүмүүс ч гэсэн яг ижлэхэн бодолтой байдаг ах л та нэг яг ингээд хаяа ингээд нэг жоох ингээд чийлэр сууж байгаа зүгээр ингээд сувг руугаа ороод харж мардаг штэ тий. Яг тэгдэж штэ. Яг ийм яг channel-ը ийм өнцгөөс юус харж байгаа юм байна ингээд. Тий яг хөвлөлтөй өнцгөөс юус харж байгаа юм байна. Энд амар бас айгу сонирн богоос. Тий. Вау. This is nice. Амар гоё. Энэ бол амар шар ус босголоо намайг яг ч юм амар гоё л юм. Nice. Баярлалаа. Айгу гоё талсан баяртай байна. За тэгээд өнөөдрийн мандагт хүрэлцээрсэн маш их баярлалаа. Гоёлаа. Гоё ярилцлаа бид хоёр. Би тэгтээ ойр подкастт орооч ер нь их амар орж байгаа юм байна. Ер нь баг орж байгаагүй би амар гоё юм байна. Гоё юм байна гэх шиг. Намайг төвөр подкастт орой хүмүүсээ. Гоё ярьцгаая гэх. Бид ч гэсэн баяртай байна. За тэгээд баяртай. On track, now we gon' way up.